Оройн төргийн эрхэм мөндөд зочдоо та бүхэндээ энэ гайхалтай сайхан үдшийн халуун мэндийг өргөн дэвшүүлж сая игшгэлсэн сэрсэн тал шиг энэ 2025 он монголчууд бидний чамдын монгол омогчдыг сэрээсэн, сэдрээсэн, сэргээсэн тийм сайхан он жил байлаа. Тэгээ Монголын бахархал болсон гайхалтай сайхан эрхэм үед Монголыг дэлхийд сурталчилсан монголчуудыг дэлхий анхаарсан тийм сайхан он жил байлаа. Энэ 2025 онд Монголын хөрөнгийн зах зээл дээр олон салбарын холбогч гүүрэн болсон Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны маань хагас 60-ны түүх буюу 30 жилийн түүхтэй тохиож байна. Холбооныхоо нийт хамт олонд 30 жилийн халуун мэндийг өргөн дэвшүүлье. Бид бүхэн сайн мэднэ Grand Bull Awards бид 4 дахь удаага энэхүү ёслолыг зохион байгуулж байна. 4 дахь удаагийн Grand Bull-д бид өргөдсөн байна. Энэ салбарын шилдэгүүд нэгэн дээвэр дээр цугласан байгаа энэ гайхалтай агшинд бүгдээрээ бусдаагаа хүндэлж, биеиндээ талархал илэрхийлж, Монгол улсын хөрөнгийн зах зээлийг бие биендээ ямар хайртай гэдгээ харуулж, судлаасаа болсон бие биендээ халуун алга дашдыг зориулъя. Бүгдээрээ босъё. Бие биендээ эргэн тойронд байгаа бүх хүмүүс рүүгээ инээмсэглэн харц чидээрээ. Халуун алга дашдыг зориулъя. Grand Bull эхэлж байна. Маш баярлалаа өндөр зочдоо, маш баярлалаа. Ингээд өнөөдрийн маань 4 дахь удаагийн Grand Bull Awards-ыг албан ёсоор нээж, эхлүүлж, үг хэлнүү хэмээн та бүхнийхээ өмнө хүндтэй нэгэн эрхмийг өрн залгахтаа таатай байна. Монгол улсын их хурлын гишүүн, Монгол улсын их хурлын эдийн засгийн байнгын хорооны дарга ноён Сэд Дорж таныг энэхүү хүндэтгэлийн тайзнаа халуун алга дашилтанд өрн залъя. Монголын үн цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо байгуулагдсны 30 жилийн хөрөнгийн зах зээлийн шилдэг мэрэгжилтэн байгуулах онцлог төслүүдийг шалгаруулах Grand Bull Awards 2025 шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд хүрэлцэн ирсэн эрхэм таа бүхэнд энэ өдрийн мэндийг хувьяасаа болон Монгол улсын их хурлын нэрийн өмнөөс дэвшүүлье. Монгол улсын их хурлын гишүүн Төвшин Цогтбаатар нар бас хамт хүрэлцэн ирлээ. Монголын үн цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны гишүүн байгууллагуудын санаачлагаар 2013 оноос хойш 4 дахь удаагаар зохион байгуулж буй Grand Bull Awards шагнал гардуулах ёслолын арга хэмжээ нь төр хувийн эмчлийн компаниуд зах зээлийн мэргэжлийн оролцогчдоос шилдэгүүдэд шалгаруулдаг уламжлалыг тогтоосонд өөрийн зүгээс салбарын оролцогчид та бүхэнд талархлаа илэрхийлье.
Хөрөнгөний зах зээлийн голлох үзүүлэлтүүд түүхэн дээд хэмжээндээ хүрсэн. Хөрөнгөний зах зээлийн үнэлгээ өнгөрсөн 5 жилийн хугацаанд 5.1 дахин өсөж 13 их найт төгрөгт, үн цасны арилжааны хэмжээ 20.7 дахин өсөж 847.8 тэрбум төгрөгт хүрсэн. Банкны салбарын реформын хүрээнд системийн нөлөө өгөхий 5 банк амжилттай IPO хийж нийт 446.7 тэрбум төгрөгийг олон нийтээс татан төвлөрүүлж хөрөнгөний зах зээлийн үнэлгээ 5.7 их найт төгрөгөөр нэмэгдсэн. Энэхүү амжилт бүтээлийг бий болгоход өөрсдийн хувь нэмрээ оруулж голлох үүргийг гүйцэтгэсэн санхүүгийн зохицуулах хорооны ажилтан албан хаагч хөрөнгөний зах зээлийн мэрэгчлэнүүд Монголын үн цасны арилжаа эрхлэгчдийн холбооны нийт хамт олонд салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг чинь өндөрөөр үнэлж байгааг энэ дээрээс хэлье. Та бүхэндээ шинэ жилийн баярын мэнд хүргье. Баярлалаа. За сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ орой энэ мөнчийн амар амгалан айлтгая. Монголын үн цасны арилжаа эрхлэгчдийн холбоо үүсгэн байгуулагдаад 30 жилийн ойгоо энэ жил тэмдэглэж байгаа. За мөн бид эдгээр өдрөд бас тэмдэглэсээр байна. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд Монгол улсын нийгмийн эдийн засгийн өөрчлөлт, хөрөнгөний зах зээлийн тухай ард иргэдийн ойлголт, аж ахуйн нэгжийн мэдлэг, мэдээлэл, чадамж зам бүр цаашлаад хөрөнгөний зах зээлд оролцогчдын хандлагаас хамаарч манай үн цасны арилжаа эрхлэгчдийн холбоо өсөх үедээ өсөж, уруух үедээ уруудаж явсны эцэст өнөөдөр бид мэргэжлийн статустай Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа зөөн холбоотын бол нэг болоод байна. За түрүүн танилцуулгын дээр хэлсэнчлэн бид мөн 2015 онд бол өөрийгөө зохицуулах статустай үйл ажиллагаа эхэлж байгаа бас зөөн холбоотой нэг юм аа. Ингээд манай санхүүгийн зах зээлийн 3 тулгуур багны нэг болох хөрөнгөний зах зээл дээр үйл ажиллагаа явуулдаг, орсогчдын дунд зохион байгуулдаг Grand Bull 2025 арга хэмжээ албан ёсоор гэснийг мэдгдээ. Та бүхэнд амжилт хүсье. За баярлалаа. За ингээд эрхэм зочдоо бид Grand Bull ёслолын ажиллагаагаа хүндэтгэлийн Grand Bull-ээр эхлүүлж байна. Манай холбооны өдөр тутмын дарга Инх хотын гардуулж өгөх хүндэтгэлийн Grand Bull-ыг хэн хүртэх болсон бэ гэвэл Монголын хөрөнгөний биржийн захирал асан холбооны анхны ерөнхийлөгч Ахмадын зөвлөлийн дарга Инх баяр. Инх баяр таныг нийт залуучуудынхаа халуун сайхан алгад ажилтнанд тайзнаа гүн хүндэтгэлтэйгээр өрн залж байна. Таныг тайзнаа өрье. Grand Bull 2025 Awards-ийн хамгийн ихний хүндэтгэлийн Grand Bull-ыг гардуулж байна. Баяр хүргэе танд. Баяр хүргэе. За манай Инх хоёр дарга маань төр хүлээж байгаарай. Хүндэтгэлийн Гран Приг тантай хамт авах бас нэгэн эрхэм үндэтэй хүнийг бид тайзнаа өргөх гэж байна. Холбоог мэрэгжлийн төвшөнд гаргаж өөрийгөө зохицуулах байгууллага болгохоос гадна биржийн бус зах зээлийг амжилттай эхлүүлсэн өдөр дох зөвлөлийн дарга асан Өлзий Эндко үнэт цаасны компани гүйцэтгэх захирал хадагтай Өлзий баяр. Өлзий баяр таныг хүндэтгэлтэйгээр өрн залъя. За Монгол улсад энэ хөрөнгөний зах зээлийг олон нийтэд таниулах үйлсэд бол оройдон мандаж явсан Өлзий баяр хадагтай өнөө жилийн Grand Bull-ийн хүндэтгэлийн Grand Bull-ыг гардан авахаар ёслолын тайзнаа гарч ирж байна. Бүгдээр алга нэгжнүүдэн баяр хүргэе. За системийн нөлөө бүхий 5 банк IPO гаргахад замун үргэлжлүүлэн энэ Монголын ард иргэд олон нийт малчид, тээвэрчид, энгийн ард иргэд хөрөнгөний зах зээлийг ойлгох, хөрөнгө оруулагч гэж хэн болох, хөрөнгө оруулагч болсноор ямар давуу тал эзлэх, ямар боломж одоо тэр хүнд ирэх вэ гэдэг талаарх бүхий л мэдээллийг энгийн ойлгомжтой байдлаар олон нийтэд хүргэж ажилласан Өлзий баяр хадагтайдаа баяр хүргэе бүгдээрээ. За Инх хот даргаыг мөн л одоо үлдэхийг хүсэж байна. За манай холбооны өдөр тутмын дарга Инх хот үргэлжлүүлээд талархлын Grand Bull-ыг гардуулах гэж байна. Талархлын Grand Bull-ээр 4 байгууллага тодорсон байна. Байгууллагын удирдлагуудыг төлөөлөн одоо талархлын Grand Bull-ыг гардан авна уу хэмээн тайзнаа. Шинэ сэтгэлийн халуун алгадчтанд өрн залъя. Санхүүгийн зохицуулахороо
Санхүүгийн зохицуулах хорооны дарга Жамба Жамс таныг шагналыг гардаг амнуу хэмээн тайцнаа хүндэтгэн өрье. Монголын хөрөнгийн бирж. Монголын хөрөнгийн биржийн төлөөлөн өдөр зөвлөлийн дарга ноён тогтох баяр таныг талархлын гранд бүлэ гардаг амнуу хэмээн тайцнаа өрье. Монголын үнэт цаасны клирингийн төвийн захирал хадагтай Эрдэнэ гэрэл таныг хүндэтгэлтэйгээр өрн залж байна. Биржийн төлбөр тооцоог дагнан хариуцдаг Монголын үнэт цаасны клирингийн төвийн хамт олондоо талархал илэрхийлье. Захирал Эрдэнэ гэрэл таныг өрж байна. Монголын үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв. За тус төв маань бүхий л одоо үнэт цаасуудыг хадгалж аргилж байдаг ийм одоо чухал байгууллага. Тус төвийн бизнесийн үйл ажиллагаа хөгжлийн газрын захирал хадагтай Ариун Туяа таныг шагналаа гардан амнаа хэмээн өрж байна. Талархлын гранд бүлээр санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж, Монголын үнэт цаасны клирингийн төв, Монголын үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн хамт олныг шагнаж байна. Холбооны нэрийн өмнөөс халуун талархал илэрхийлье. За зохицуулагч байгууллагууд, дэд бүтцийн байгууллагуудаа халуун талархал илэрхийлье. Хагас жарны турш хамтдаа зүтгэсэнд баярлалаа. Хамгийн ихний номны Аз хүртээмжтэй боловсрол. За ингээд санхүүгийн боловсролыг илүү ойлгомжтой, илүү хүртээмжтэй болгохын төлөө ажилласан шилдэгүүдийг тодруулъя. Ингээд хөрөнгөний зах зээлийн хүртээмжтэй боловсрол номны Азад нэр дэвшигчидтэй танилцъя. Бүгдээрээ дэлгэцэнд анхаарлаа хандуулна. Grand Bull Awards 2025 хүртээмжтэй боловсрол номинацид нэр дэвшигчид TDBS Data Lab, дотоодын хувьцааны тоон шинжилгээний дата платформ TDB Securities, эдийн засаг санхүүгийн нэр томьёоны тайлбар тойл бичиг санхүү эдийн засгийн их сургууль, GCC Академи, Голомт Капитал, хөрөнгөний зах зээл ба 1072 хувьцаа нээлттэй өдөрлөг Монголын хөрөнгөний бирж. За нэр дэвшигчид маань дэлгэцэнд харагдаж байна. За дөрвөлөнд нь амжилт хүсье. Баяр хүргэе. Ямар гоё харагдаж байна. За ингээд танд доктор ирсэн, надад доктор ирсэн. Миний хөтөлбөр дээр бол ямар ч нэр байхгүй. Тэгэхээр таны доктор дотор байгаа хоёулаа хүндэтгэлийн микрофон дээрээс өнөө жилийн тэглэгүй яах вэ? Таны амнаас одоо хүртээмжтэй боловсрол номинацийн эзнийг сонсомоор байна. Хүртээмжтэй боловсрол эдийн засаг санхүүгийн нэр томьёоны тайлбар тойл. Санхүү эдийн засгийн их сургууль гинэ. За баяр хүргэе. Санхүү эдийн засгийн их сургуулийн төлөөллийг та бүхнийхээ өмнө хүндэтгэлтэйгээр өрн залъя. Эдийн засаг санхүүгийн нэр томьёоны тайлбар тойл бичгийг санхүүгийн зохицуулах хороо Монгол банктай хамтран бүтээсэн. Нийт 11 бүлэг 3610 англи монгол нэр томьёог багтаасан энэхүү тайлбар бичгийг нийтийн 5 номын сан, 21 ихтэй сургуулийн номын сан болон 17 аймагт түгээсэн байна. Сахим хувилбарт 26500 удаагийн хандал авсан байна. Баяр хүргэе. За санхүү эдийн засгийн сургууль санаачлаад санхүү эдийн засгийн сургуулийн 100 жилийн ойгоор санхүүгийн салбарт нэр томьёоны ийм нэгцэн ойлголт бий болгоё гэдэг санаачлаг гаргаад зохицуулах байгууллага болох Монгол банк сангийн амд хүсэлт хүргүүлсэн. Тэгээд Монгол банкны ерөнхийлөгч Лавс Дөрөн санхүүгийн зохицуулах хорооны дарга баяр сайхнаар энэхүү санаачлагыг нааштайгаар хүлээн авч нийтдээ 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг хагас жилийн хугацаанд ажиллаад 11 бүлэг 3600 хүүхдэд тойл бичгийг гаргасан. Тэгээд хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх зорилгоор бид нэр цаасан тойл бичгээс гадна цахим тойл бичгийг гаргасан. Тэгэхээр e-toilcg.mn гэсэн сайт руу ороод бидний бүтээсэн одоо салбарын мэргэжлэнүүдийн бүтээсэн цахим тайлбар тойл бичгтэй бол танилцах боломжтой. За сая бид хүртээмжтэй боловсрол хэмээх хүндтэй одоо номинацийн эзнийг тодруулсан бол өргөжлүүлээд хүртээмжтэй арга хэмжээ номинацийг тодруулахад бэлэн боллоо. Ингээд та бүхнийг дэлгэцэнд анхаарлаа хандуулахыг хүсэж байна. Grand Bull Awards 2025 хүртээмжтэй арга хэмжээ номинацид нэр дэвшигчид Earnings Call цуврал арга хэмжээ Capital Markets Mongolia, Голомт Capital Championship гадаад арилжааны уралдаан
голомт капитал. Go Clients Go спортын арга хэмжээ голомт капитал. Ногдол ашигын төлөлтийн өдрийг тодорхой зарлын аян Улаанбаатар үнэт цаасны бирж. За аргагүй л яг л хүртээмжтэй үйл ажиллагаанууд арга хэмжээнүүд бол тодорхойлогдсон байна. За салбарын төлөөллөлтөд сэтгэл доглоос энэ мөчид өөрсдөө дэлгэцээс харж би болсон болов үгүй болов гэсэн бодол дунд хэсэг хугацаанд суухыг хүсээд энэхүү эрхэм номинацийг тодруулж өгнө хэмээн тайзнаа. Улсын хурлын эдийн засгийн байнгын хорооны дарга ноён Сэд Дорж таныг дахин урья. Хүртээмжтэй арга хэмжээ Earnings Call Capital Markets Mongolia. Баяр үргээ тайзнаа өрж байна. Үнэт цаас гаргагчийн мэдээллийг шинжээчдийн дүнгийн хамт хөрөнгө оруулагчдад бодит мэдээлэл хүргэж буй энэхүү арга хэмжээгээр сүүлийн 2 жил давхарсан тоогоор 18 компани 47 удаагийн хурлыг зохион байгуулсан байна. 600 гаруй шинжээчд, 250 мянган гаруй хөрөнгө оруулагчид энэхүү арга хэмжээ маань хүрсэн байна. Баяр хүргэе. Хүртээмжтэй арга хэмжээ Earnings Call Capital Markets Mongolia. За дөрөвт удаагийн Grand Bull Awards манай CMM Capital Markets компани маань хүртээмжтэй арга хэмжээ шагналыг авлаа. Тэгээ энэ бол бид бүхэн бодвол сүүлийн 2 жил Монгол Investor Relations буюу хувьцаат компаниудыг хөрөнгө оруулалтайгаа илүү зөвөр харилцаж ажилладаг, мэдээлэлээ зөв өгдөг байх дээр хувьцаат компаниуд бид нар маш ойр ажилладаг. Энийхээ хүрээнд хувьцаат компаниудын earnings call буюу хувьцаат компаниуд санхүүгийн тайлан, үйл ажиллагааны тайлан гарсан үедээ олон нийт болон мэргэжлийн шинжээч нарт мэдээлэлээ цаг тухай бүрд нь өргөдөг. Дээрээс нь мэргэжлийн шинжээч нарын асуултанд хариулдаг буюу илүү хүртээмжтэйгээр өөрсдийнхөө үйл ажиллагаа мэдээллийг хөрөнгө оруулагч нар зөвөөр хүргэх дээр нь бид нар сүүлийн 2 жил 18 хувьцаат компани 45 earnings call-ыг зохион байгуулсан байна. Энэ цаашлаад 200 гаруй мянган хөрөнгө оруулагчид бас мэдээлэл нь хүрсэн. Монголын бүх үн цаасны компаниуд мөн идэвхтэй оролцсон. Тэгэхээр энэ зах зээлийн бас хөгжлийн нэг шатнд Investor Relations гэдэг зүйлийг манай компани оруулж ирсэн байгаа. Үндэсний бүтээгдэхүүн урлагдан урамтай Хордаа Дотүригний тэрэг унтам хордаа Бүгдийг хамгаан Шинхэр өмсгөлтэй чагдаанар мэн Бүгдийг хамгаан Сай байна уу миний нэслэн Сай байна уу та Тадран тамастан хати машин Самбрин умун цагаан шохот багш цогсон Ухтуртай одагус шишидэ Орхай дотроо Орумтай унысарын ургыштай Одам хорда Та
удаа мөнгөдимчээ энэ бод миний удаа бат шабаро чародорд шабаро чукитапа удаа мөнгөдимчээ энэ бод миний удаа бат Онцлог бүтээгдэхүүн номинацийг та бүхэндээ танилцуулъя. Өнгөрсөн жил арилжааны банкуудын гадаад зах зээлээс татсан бондын хэмжээ эрс нэмэгдэж, засгийн газар дотооддоо үнэт цаас гарган, бондын зах зээлд ногоон бонд, гендер бонд, топ 100 хөтөлбөр зэрэг олон төрлийн шинэ бүтээгдэхүүн нэмэгдсэн онцлог жил байлаа. За энэхүү онцлог бүтээгдэхүүн номинацийн нэр дэвшигчдийг танилцуулахаас урьдчилан энэхүү эрхэм хүндтэй номинацийн эзэнд шагналыг гардуулж өгнө хэмээн тайзнаа. Мандал санхүүгийн нэгдлийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга ноён Ган Зориг таныг хүндэтгэн урья. За, Ган Зориг даргыг хүндэтгэн урьж байна. Мандал санхүүгийн нэгдлийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ган Зориг. За, баярлалаа. Би бол хөтөлбөр эхлэхэд хэлсэн үг хэлэх эсэлх бол хүн бүрд нээлттэй шүү гэж. За ингээд та бүхнийг дэлгэцэнд анхаарлаа хандуулахыг хүсье. Нэр дэвшигчтэй хамтдаа харцгаая. Grand Bull Awards 2025 онцлог бүтээгдэхүүн номинацид нэр дэвшигчид BDSEC хаан банкны хамтарсан ногоон бонд, Rhinos Investment Сэндлигийн хамтарсан Arirang бонд, Ulzi & Co хаан банкны хамтарсан Gender бонд, BDSEC Төрийн банкны хамтарсан ногоон бонд. За, хамтралууд их олон байна. За, илээ. Хамтралын төлөөллүүд хаанаа сууж байна. За, дөрвөн үзэсгэлэнтэй бүсгүйг бидэнд дэлгэцэнд харуулж байна. За, дэлгэцэнд харагдаж байгаа бүсгүйчүүд маань мэдчлээрээ гараа даллаараа харъя. Вау, гайхамшигтай. Манай хөрөнгөний зах зээлийнхаа ер нь жидээ царайлаг тий. За тэгээд нийт нэр дэвшсэн компаниуд, үнцасны компаниудаа бүгдээр нь баяр хүргэе. Тэгээ энэ удаад бол Хаан банк болон BDSEC ногоон бонд шалгарсан байна. Баяр хүргэе. Баяр хүргэе. Хамтрлыг тайлснаа хамтд нь өрж байна. Хаан банк, BDSEC үнэт цаасны компанитай хамтран 30 сая доллартай тэнцэх дотоодын анхны ногоон бондыг Монголын хөрөнгийн биржээр амжилттай арилжсан юм а. Энэ нь бүтээгдэхүүн тогтвортой хөгжлийн зорилт болон дотоодын бондын зах зээл шинэ хуудас нээсэн билээ. Хаан банк, BDSEC үнэт цаасны компани баяр хүргэе. За Монголын хамгийн том банк Хаан банк. Монголын үнэт цаасны компаниудад томоохон байр суурь эзэлдэг BDSEC үнэт цаасны компани. Энэ хамтрал бол үнэхээр том нөлөөг үзүүлж Монгол улсад ногоон бонд гэж юу байхыг үнэнхүү ойлгож чадлаа. Онцлог бүтээгдэхүүн болсон ногоон бондын эзэдтэй баяр хүргэе. Энэ удаа Хаан банк 2024 онд гаргасан хабрид ногоон бондороо онцлог бүтээгдэхүүн үүсгэн шагнал авлаа. За энэ шагнал маань бидний Монголын хөрөнгөний биржийн хамгийн анхны ногоон бонд байгаа. Энээс гадна энэ доллар болон төгрөгөөр гаргасан ийм бонд байгаа. Тэгээд долларын хэсэгт нь болохоор ялангуяа гадны хөрөнгө оруулагч нарыг Монголын хөрөнгөний биржид оруулж ирэх зорилготой байсан. Ингээд манай анхны ногоон бондыг ADB болон EBRD худалдаж ирсэн байгаа. Тэгээд энэ тэдгээрээ оруулсан хөрөнгө оруулалтаар бид нар Монгол улсын эдийн засгийг ногоон болгохын төлөө зарцуулсан байгаа. За ингээд дараагийн номинац бол үнэт цаас гаргагчийн онцлог төсөл. Grand Bull Awards 2025 онцлог төсөл номинацид нэр дэвшигчид Хуванцар хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрийн төсөл TML Plastic, TDB Securities,
Бөөрөлжүүдийн цахилгаан станцын төсөл Цэцэнс Mining and Energy, Голомт Капитал. Евробазалт чулуун хөвөнгийн үйлдвэрийн төсөл Домог Импекс, Apex Capital. Тосон цэнгэлийн дулааны цахилгаан станцын төсөл Тосон Energy, MICC. За, онцлог төсөл номинацийн 4 нэр дэвшигчдэд баяр хүргье. За, дөрвөлөл ер нь ягтарсан сууж байна да. За, та дөрөвтэй баяр хүргье юун төрөө. Нэр дэвшиж байна гэдэг бол өөрөө их нэр хүндийн хэрэг. За, тавгаж ерөнхийлөгч хаюулаа. Цаасан дээр байгаа нэрийг уншия да. Үнэс цаас гаргагчийн онцлог төсөл Бөөрөлжүүд цахилгаан станц. Тэгээд 2 компани дуудана гэж бичсэн байгаа. 2 компани дуудана. Цэцэнс Mining and Energy ХХК болон Голомт Капитал УЗК. Үнэ цаасны компани. Би ерөөсөө учрыг нь олгоо ажиллаа шүү. За, тайзнаа Цэцэнс Mining and Energy, Голомт Капитал үнэт цаасны компани төлөөлөг өрж байна. Тэмээ, Бөөрөлжүүдийн цахилгаан станцын төсөлд нь биржийн бус зах зээлээс нийтдээ 960 тэрбум төгрөгийн санхүүжилт босгож, жилд 2 тэрбум киловатт цаг эрчим хүч үйлдвэрлэх боломжтой. Төвийн бүсийн 700 мянган гаруй аж ахуй нэгж өргөхийг цахилгаанаар хангах томоохон бүтээн байгуулалт юм а. Бөөрөлжүүдийн цахилгаан станцын төслийн хамт олондоо баяр хүргэе. Үнэт цаас гаргагчийн онцлог төсөл боллоо. Цэцэнс Mining and Energy, Голомт Капитал үнэт цаасны компани хамт олондоо баяр хүргэе. Энэхүү шагналууд манай хамт олон болон энэхүү төслийг бүтээн байгуулахад оролцсон нийт хүмүүсийн хүч хөдөлмөрийн үр дүн гэж ойлгож хүлээж авч байна. Манай Бөөрөлжүүдийн цахилгаан станцын 1-2 дугаар болон ашиглалтанд орсноор бол Монгол улсын эрчим хүчний системд бол доктортой найдвартай ажиллагааг хангахад бол маш чухал хувь нэмэр оруулж байгаа. Эргэмзочдоо дараагийн номинацийг танилцуулъя. Биржийн бус зах зээлийн шилдэг үнэт цаас гаргагч. За, тус номинацийн шагналыг гардуулж өгнө хэмээн тайзнаа Монгол улсын их хурлын гишүүн ноён Төвшин таныг хүндэтгэн орж байна. Төвшин гишүүнийг хүндэтгэн оръё. Засаглал, ил тод байдал, хөрөнгө оруулагчдын итгэлийг эрхэмлсэн тэргүүлэгч компаниуд манай зах зээл шин соёл, шин жишгийг тогтоож үлгэр жишээ бизнесийн төлөөлөл болон ажиллаж байна. Биржийн бус зах зээлийн шилдэг үнэт цаас гаргагчдаа алдаршуулъя. Та бүхнийг дэлгэцэнд анхаарал хандуулахыг хүсэж байна. Нэр дэвшигчтэйгээ танилцгаая. Grand Bull Awards 2025. Шилдэг биржийн бус зах зээлийн үнэт цаас гаргагч компани номинацад нэр дэвшигчид. Цэцэнс Mining and Energy, Vijay Globus Finance, Баян Шувуу, Son Fintech. Бүгдэд нь амжилт хүсье. За, Төвшин гишүүн таныг докторыг задалж өнөөдрийн номинацийн эзнийг тодруулж өгөөч гэж хүсэж байна. За, өнөөдрийн шилдэг үнэт цаас гаргагч компани Баян Шувуу ХХК. Баян Шувуу хязгаар хариуцлагатай компани урьж байна. Үндэсний хүнсний үйлдвэрлэгч Баян Шувуу компани биржийн бус зах зээл дээр Apex Capital үнэт цаасны компанитай хамтран 3 удаагийн 18 тэрбум төгрөгийн санхүүжилт босгосон байна. Нийт 14 өндөгдөгч байр 700 мянган өндөгдөгч шувуутай болж хүчин чадлаа 2 дахин нэмэгдүүлж чадсан байна. Баяр хүргэе. Баян Шувуу. Биржийн бус зах зээлийн шилдэг үнэт цаас гаргагч компани Баян Шувуу. Замтаа дурсгалын зураг татуулъя. Манай компани бол үндэсний үйлдвэрлэгч компани өгөөд энэ үндэсний үйлдвэрлэгч компанийн төсөлд хөрөнгө оруулалт хийж ирсэн нийт хөрөнгө оруулагч нар болон Apex үндэс цаас
капитал компанийнхаа хамт олон баярцлалсан илэрхийлье. Бид улам цааш хичээж ажиллах болно. Ингээд эрхэм зочид та бүхнийг дараагийн номинацид анхаарлаа хандуулахыг хүсэж байна. Шилдэг хувьцаат компани. Ингээд хамтдаа дэлгэцэнд анхаарлаа хандуулж, шилдэг хувьцаат компани номинацид нэр дэвшигчдийг хамт харцгаая. Grand Bull Awards 2025. Шилдэг нээлттэй хувьцаат компани номинацид нэр дэвшигчид: Голомт банк, Premium Nexus, Хаан банк, Монос хүнс. За өнгөрсөн 2 жилийн хамгийн шилдэг 4 хувьцаат компани удирдлагууд харагдаж байна. Баяр хүргэе. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа цөөнгүй хувьцаат компаниудаас та 4 маань шилдэгэн шилдэг нэрлэгдэж нэр дэвшиж байгаа юм байна. За ингээд цогтоодор гişи хоёулаа шилдэгэн шилдэг нээлттэй хувьцаат компанийг тодруулъя. Энэхүү танхимд хуран чуусан та бүхэнд энэ өрөө мэндийг хүргэе, баярын мэнд хүргэе. За тэгээд шилдэг нээлттэй хувьцаат компанид бас би өөрөө ажиллаж исэн юм байна. Арилжааны хамгийн том банк Хаан банкыг үрж байна. Баяр хүргэе. Хаан банкны захир таныг хүндэтгэлтэйгээр өрн залъя. Хаан банк сүүлийн 3 жилийн хугацаанд гадаад дотоодын зах зээлээс нийтдээ 1.1 тэрбум долларын хөрөнгө оруулалт татснаас 3.2-ыг тогтвортой санхүүжилтэнд зориулсан байна. Танд баяр хүргэе. За манай мөнх туяа захирд 2 дахь гранд бүлийг гардан авахаар тайснаа гарч ирсэн байна. Хаан банкны хамт олондоо баяр хүргэе. Аргагүй одоо Монголын хамгийн том банктай хамтын өсөн төгөлдөр Хаан банкны хамт олондоо Grand Bull 2025-ын шилдэг нээлттэй хувьцаат компаниар шалгарсан явдалд халуун баяр хүргэцгээе. Энэ өнгөрсөн хугацаанд Хаан банк маань доктортой үржлийн чиглэлийн 3 бондыг хөрөнгө дэвшлэр гаргасан байна. Gender bond, ногоон bond, тэгээд нийгмийн бондыг Монголын болон олон улсын хөрөнгөний биржүүдээр гаргаж. Тэгээд үүнээс гадна манай байгууллагын санхүүгийн чадвар болон ядуугай зарцуулалтын хувьд их гол байдаг их байдлын маань үнэлээд их тусгай Лондон хотод түлшээ Хөцөө Ласлын жагсаалтанд орсон Монголын анхны компани болсон байгаа. Тэгээд цаашдаа ч гэсэндээ Монголын хөрөнгөний дэвшиж болсон Монголын бусад хувьцаат компаниудын олон улсын зах зээлээр гаргаж нэлээд бий болсон бахаа гэж бодож байна. Тэгээд энд хичээж ажилласан банкныхаа ажилтнуудаа маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд бидний дараагийн номинац бол шилдэг мэрэгжилтэн. Шилдэг мэрэгжилтэн номинац маань манай зах зээлийг брокер, дилер гэлтгүй, технологи, маркетинг, эрх зүй, төсөл хөтөлбөрийн ард талд ажилладаг олон мэрэгчлэнүүдийн хүч бүтээдэг юм а. Одоо эдгээр чимээгүй баатруудаа харцгаая. Өөрөөсөө бол ер нь мэдээ даруухан ч гэсэн зах зээлд бол үнэлэмж өндөртэй ийм хүмүүс байдаг. Ингээд Цэрэн Бадрал дарга бит хоёр дэлгэцэнд анхаарлаа хандуулж хамтдаа нэр дэвшигчдийг харах гэж байна. Grand Bull Awards 2025. Шилдэг мэрэгжилтэн номинацид нэр дэвшигчид: Бямб тогоо Голомт капитал, Эрхэм баяр Мандал капитал маркетс, Тэргэл Инвескор капитал, Ац баяр Инвескор капитал. Зэрн ажлын хүндэг нуруунд дээр болон оюун бодолтой тарих ухаанда өөрж явдаг манай шилдэг мэрэгчлэнгүүд гарлаа. Үнэн цаасны салбарт хөрөнгөний зах зээл дээр маш олон мэрэгчлэл байгаа. Та дөрөв бол өнгөрсөн 2 жилийн шилдэг мэрэгчлэнгүүд шүү. Дөрвөлөнд баяр хүргэе. Шилдэг мэрэгчлэлтэн Эрхэм баяр. Мандал капитал маркетс үнэн цаасны компани шилдэг мэрэгчлэн Эрхэм баяр та Grand Bull Awards-ын шилдэг мэрэгчлэн боллоо. Эрхэм баярт баяр хүргэе. Эрхэм баяр нь Мандал капитал маркетс үнэт цаасны компани ахлах шинжээч 2021 оноос хойш тогтвортой амжилттай ажиллаж байна. Энэ бол түүний хамгийн анхны Grand Bull. За маш баярлалаа. Эргээд хүндэтгэлийн
Дурсгалын зураг даруулаад хүндэтгэлийн сэнтид морилон саатгыг өрж байна. За би Grand Bull Awards арга хэмжээнд 2 дахь удаа оролцож байна. За юуны өмнө энэ нэр хүндтэй шагналыг авсандаа маш их баяртай байна. За энэхүү шагнал бол даангац миний хичээл зүтгэл биш. Миний баг, манай компани хамт олонний хамтын хүчин чадвар юм аа. Хоёрдугаар гэвэл би Тэнгэрт байгаа аавдаа баярлалаа гэж хэлмээр байна. Өнөөдөр намайг аав нь ээж минь бүтээсэн. За гуравт гэвэл альва шагнал бэлэг маань хариуцлага хүндэлтэд дагалж ирдэг. Тэгэхээр би энэхүү хариуцлага энэ өндөр шагналын одоо ач холбогдол үүсгэн концепцийг хадгалаад өөрийн ур чадвараа ямар их дэвшүүлэн хөргийн зах зээлийнхаа эх орныхоо хөгжилд өндөр хувь оруулж ажиллана. Баярлалаа иргэн үзэгчдээ. Дараагийн номинац шилдэг брокер. За шилдэг брокерыг тодруулж өгнө хэмээн системийн нөлөө бүхий 5 банкны нэг Голомт банкны захирал Ноён Одон Баатар таныг тайлзнаа хүндэтгэн өрье. Шилдэг брокерыг таныг тодруулж гардуулж өгнө хэмээн хүсэж байна. Брокер бол зах зээлийн хөдөлгөөнийг нарийн ойлгож зөв боломжийг олж харах ур чадвартай онцгой мэрэгжил. Харин одоо зах зээлийн хамгийн сайн мэдэрдэг шилдэг брокерыг тодруулах гэж байна. Хамтдаа дэлгэцэнд анхаарлаа хандуулж өнөө жилийн шилдэг брокеруудыг хамтдаа харцгаая. Grand Bull Awards 2025 шилдэг брокер номинацид нэр дэвшигчид Гүлнур TDP Securities, Данзан Давг Голомт Капитал, Онон BDSEC, Энхчин Мандал Capital Markets. За шилдэг брокеруудаа баяр хүргэе. Ямар гоё харагдаж байна манай брокерууд. За одоо материал хоёулаа шилдэг брокероо тодруулъя. Шилдэг брокерийн нэрийг зарлая. Тэгэд ялцчгүй дөрвөн шилдэг брокер байна. Энэ дөрвөн шилдэгээс сахалтай брокер буюу Онон тодорсон байна. BDSEC компани брокер Онон. BDSEC үнэт цаасны компани брокер Grand Bull Awards-ын шилдэг брокер Онон таныг өрж байна. Онон. За Онон даалгадаш. За Онон бол BDSEC үнэт цаасны компани харилцагчийн албыг ахалж 8 дахь жилдээ ажиллаж байна. 8 жилийн түүхэнд энэ нь түүний хамгийн анхны Grand Bull байлаа. Онондоо баяр хүргэе. Grand Bull Awards-ын шилдэг брокер Онон. Замач хоёрдаа 2 сахан залуудаа ажлын өндөр амжилтыг хүсье. Та хоёроо эргээд хүндэтгэлийн сэнтэдэ морилон саатгыг өрж байна. За Онондоо баяр хүргэе. Ажилд нь өндөр сайхан амжилтыг хүсье. Энэ удаагийн арга хэмжээнд ингээд даангац компаниудаас гадна эрхлүүдийг ингэж шалгаруулж явж байгаа нь маш их таалагдсан. Тэгээ энэ удаагийн яг энэ нэр хүнтэй шагналыг гэж хүлээж авсандаа маш баяртай байна. За тэгээд энэ шагналыг авахад намайг одоо ингээд энэ хугацаанд тусал дэмжсэн компанийн хамт олонд Монголын өргөний зах зээлийн хамт олонд маш их баярлалаа гэж хэлье да. Миний хайр
та бүхэндээ ирж шинэ оны баярын мэндийг хүргэе. Өчиг сайхан өнгөрүүлцгээгээрэй. Сайн байна уу? Grand Bull Awards-д хүрэлцэн ирсэн бүх нийт хүндтэй зочид та бүхэндээ ирж шинэ оны баярын мэндийг хүргье. Та бүхнийхээ бүх ажил амьдралд өндрөөс өндөр амжилтыг хүсье. Сайхан баярлалаараа сайн сайхныг хүсье. За маш баярлалаа. Дуучин агийн манда уран бүтээлийн өндөр сайхан амжилтыг хүсье. Ерөө ханду алгадашлыг зориулъя. Шинэ жилийг ол цомгоор дүүрэн угтаарай. Иргэм зочдоо дараагийн номинацийг та бүхэнд танилцуулъя. Энэ бол мэдээж шилдэг Андрейтер. За энэ хүн нэрүүдтэй шагналыг гардуулж өгнөх хэмээн та бүхнийхөө өмнө би хүндэтгэлийн микрофон дээр Хаан банкны захирал хадагтай мөнх туяа таныг хүндэтгэн өрж байна. Халуун сайхан алгадагчдаар бүгдээрээ тайзан өгтөн авъя. За Андрейтер бол мэдээж эрсдлийн тооцоо, бүтцийн шийдэл, зах зээлийн итгэлийг нэг дор зангидж чаддаг онцгой мэрэгжил. Энэ бүхнийг хамгийн өндөр түвшинд хийж чадсан тэр одоо эрхмийг яг одоо тодруулах гэж байна. Бид хамтдаа хөрөнгийн зах зээлийн шилдэг Андреитерийг тодруулах гэж байгаа учраас дэлгэцэн анхаарлаа хандуулан нэр дэвшигчидтэй танилцсанаа. Grand Bull Awards 2025 шилдэг Андреитер номинацид нэр дэвшигчид Золбоо TDB Securities, Дүлгэн BDSEC, Гүн бэлэг Голомт Капитал, Мөнхцөл Энскор Капитал. За шилдэг Андреитеруудаа баяр хүргэе. Үнэхээр энэ чухал мэрэгжил шүү. Яалтчгүй. За мөнхтэй захирал хоёулаа залуучуудаа удаан хүлээлгээд яах вэ? Хэн нь шилдэг бай? За энд бол одоо бид бүхэн энэ Монгол улсын хамгийн шилдэг 4 Андреитерыг харж байна. Ер нь альва үн цаасыг гаргахад хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг хүмүүс бол Андреитерийн компани, Андреитерууд маань байдаг. Тэгээ 2025 оны шилдэг Андреитераар TDB Securities үн цаасны компани Золбоо. TDB Securities үн цаасны компани Андреитер. Золбоо таныг урьж байна. Grand Bull таны холдоо. Золбоо. TDB Securities үн цаасны компани Андреитер. Зөвлөх үйлчилгээний хилцээний захирал. Компанид 8 дахь жилдээ ажиллаж байна. Энэ бол түүний анхны Grand Bull үлээ. Золбоод баяр хүргэе. Grand Bull-ийн шилдэг Андреитер болно гэдэг нь үнэхээр нэр хүндийн ажил юм аа. Сайхан байна, баяр хүргэе. Дурсгалын зургуудаа тулъя. TDB Securities үний цаасны компани хамт олондоо баяр хүргэе. Золбоод баяр хүргэе. Баярлалаа. Өнөөдөр ингээд шилдэг Андреитер мэрэгчлэлтний шагналыг авлаа. Тэгээд энэ хүндэт шагналыг авсанд бол маш их баяртай байна. Тэгээ энэ бол зөвхөн миний биш, бас манай баг хамт олонны ол хүч хөдөлмөр гэдэгтээ би гэж бодож байна. Ер нь тэгээд
энэ шагналыг авахтаа надад тусалсан одоо багийнхан маань тэгээд хамтрагч харилцагч байгууллагууд түншөөдтэй бол маш их баярлж байна. Бид манай баг хамт олон бол энэ зах зээл хувь нэмрээ оруулахыг маш их хичээдэг. Цаашид ч гэсэндээ илүү мэрэгчлээ, илүү олон улсын түвшний үйлчилгээ үзүүлээд явна гэдэгтээ итгэлтэй байна. За дараагийн номинацийн эзнийг тодруулах мөч ирлээ. Дараагийн номинац бол шилдэг шинжээч. Шилдэг шинжээчийг бидэнд тодруулж, дугтуунаас нэрийг зарлаж Гранд Булын шилдэг шинжээчийг тодруулж өгнө хэмээн Хас банкны захирал ноён Цэвэг Жав таныг тайлснаа хүндэтгэн урья. Хас банкны захирал ноён Цэвэг Жав таныг урьж байна. Шинжээч бол тоо, дата, зах зээлийн чиглэлийг нэг алхам төрүүлж унших урлагийг эзэмшсэн мэрэгжилтэн байдаг. Харин энэ урлагийг төгс боловсруулж хамгийн өндөр түвшинд хэрэгжүүлж чадсан эрхмийг тодруулъя. Дэлгэцэнд анхаарна уу? Шилдэг шинжээчдийг хамтдаа харцгаая. Grand Bull Awards 2025 шилдэг шинжээч номинацид нэр дэвшигчид Цин Даюш Apex Capital, Батожир Art Securities, Дархан Баяр Голомт Capital, Сайн бэлэг TDB Securities. За зах зээлийг шинжилнэ гэдэг бол шинжээчийн ажилч бас нарийн мэдрэмжийн ажил да. За Цэвэг Жав захиралдаа микрофон шилжүүлээ. За орой минь шилдэг шинжээчээр Голомт Капиталын Дархан Баяр. Голомт Капитал үнэт цаасны компани шинжээч Гранд Булын шилдэг шинжээч Дархан Баяр. Дархан Баяр Голомт Капитал үнэт цаасны компани 5 дахь жилдээ ажиллаж байна. Одоо тэр хөрөнгийн удирдах судалгааны газрын захирлаар ажиллаж байгаа билээ. Голомт Капитал үнэт цаасны компани хөрөнгийн удирдах судалгааны газрын захирал Дархан Баяр шилдэг шинжээч боллоо. Нэгдүгээр за нийт хамтолондоо маш их баярлалаа. Тэгээд түүнчлэн одоо оюутан байхад бас одоо маш олон компаниуд одоо татлах хийж сурах гэсэн компаниудаа баярлалаа. Голомт Капитал үнэт цаасны компани хамтолондоо одоо хамгийн том баярлалаа гэдэг бас хэлмээр байна. Дараагийн номинац бол шилдэг дэд бүтцийн байгууллагын мэрэгжилтэн Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн захирал Хадагтай Эрдэнэ Туяа таныг тайлснаа хүндэтгэн урья. Манай зах зээлийн найдвартай ажиллагааны суурь нь дэд бүтцийн мэрэгжилтнүүдийн уйхгүй хөдөлмөр дээр тогтдог. Ард талд нь байдаг боловч бүх системийг хөдөлгөж байдаг тэднийг одоо харах болно. Ийхүү энэ шилдэг, шинэлэг, өвөрмөц, чимээгүй баатруудыг тодруулах номинацийн шилдэгүүдийг хамтдаа дэлгэцнээс харъя. Grand Bull Awards 2025 шилдэг дэд бүтцийн мэрэгжилтэн номинацид нэр дэвшигчид Дэлгэр мөрөн Улаанбаатар үнэт цаасны биерж, Хаш Эрдэнэ Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, Цэрэн лам Монголын хөрөнгийн биерж, Инх Туяа Монголын хөрөнгийн биерж. За орой минь хүргэе. Тэгээд шилдэгүүдтэй бас бүгдд нь баяр хүргэе. Шилдэг дэд бүтцийн мэрэгжилтэн Г Хаш Эрдэнэ Монголын үнэт цаас арилжаа эрхлэгчтэй. Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны Хаш Эрдэнэг урьж байна. Хаш Эрдэнэ бол Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоонд 3 дахь жилдээ ажиллаж байна. Одоо биержийн бус зах зээлийн бүртгэлийг нэгжийг одоо захирлаар нь ажиллаж байгаа. Энэ бол түүний хамгийн анхны Гранд Буll. Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны биержийн бус зах зээлийн бүртгэлийн нэгжийн захирал Хаш Эрдэнэ шилдэг дэд бүтцийн мэрэгжилтэн боллоо. Хашаада баяр хүргэе. За энэ шагналыг авсан маш баяртай байна. За биржин бус зах зээл нь одоо 4 жил үйл ажиллагаа явуулж шинэхэн зах зээл гэсэн. За одоо 400 гаруй компани 6 орчим хэдийн бондыг бол амжилттай бүртгэсэн зах зээл. За энэ дүнг харахад бол Монголд энэ зах зээл маш хэрэгтэй байсан болов гэж харж болохоор байна. За тэгээд энэ зах зээл дээр ажиллаж байгаа бүртгэлийн нэгж хамт олон бүртгэлийн ороо хамгийн чухал нь андеррайтерийн компани, брокер, үнцаас гаргаж хөрөнгө оруулагчдад маш их баярлалаа.
За ингээд шилдэг захирлыг тодруулж өгнө хэмээн олон улсын санхүүгийн корпорацийн суурин төлөөлөгч ноён Мэтью Леблан таныг хүндэтгэн өрье. Мэтью Леблан таныг шилдэг захирлын номинацийг тодруулж өгнө хэмээн тайзнаа орж байгаа юм. За манлайлал гэдэг бол зөв шийдвэр, зөв хандлага, зөв багийн хослол. За мөн одоо хамт олонно урамшуулж ирээдүйг зөв чиглүүлэх ур ухаан байдаг юм аа. Ингээд дэлгэцэн анхаарлаа хандуулж нэр дэвшигчтэй танилцъя. Grand Bull Awards 2025 шилдэг захирал номинацид нэр дэвшигчид Бат Чимэг TDB Securities, Ган Эрдэнэ Голомт Капитал, Билгүн Арт Securities, Лавгдорч BDSEC. За энэ ч одоо үнэхээр шилдэг захирлууд байна да. Захирлууд таалагдашоо. Best CEO Grand Bull Award 2025 goes to Mr. Gan Erdene Golom Capital. Голомт Капитал үнэт цаасны компани захирал Ган Эрдэнэ таныг урьж байна. Ган Эрдэнэ захирал нь Голомт Капитал үнэт цаасны компанийг 2021 оноос хойш амжилттай удирдах байна. Энэхүү Grand Bull-ийг 2 дахь удаага дараадан авч байгааг дуулгах таатай байна. Голомт Капитал Ган Эрдэнэ. За өнөө жилийн Grand Bull-ийн хувьд Голомт Капитал үнэт цаасны компани 3 дахь Grand Bull болж байна. Би буруу тоолоогүй бол гайрдан захирлыг өрье. За та бүхэнд энэ өрөө мэндийг хүргэе. Тэгээд хамт олондоо баярлалаа. Зах зээлдээ баярлалаа. Зохицуулагч байгууллагууд, хувьцаа эзэмшигч, тузын гишүүд гээд хамгийн гол нь хөрөнгө оруулагч нартаа баярлалаа. Энэ зах зээлийн одоо салшгүй нэг хэсэг болвол одоо энэ зах зээлийг одоо хэдийн их 80 төгрөгийг бий болгож байгаа хөрөнгө оруулагч нар байгаа ингээд дахин талархлаа илэрхийлье. Монгол улсын хөгжлийн зах зээлийн маш том хөдөлгөөгч нь хөрөнгөний зах зээл гэдэгт хувийнхээ хувьд би итгэж үнэмшиж явдаг. Ингээ энэхүү шагналыг хоёр дахь удаа авч байгаа да. Түлийн мэртэй байна. За та бүхэн сайхан баярлалаа. Голомт Капитал үнэт цаасны компани захирал Ган Эрдэнэ баяр хүргэе. Grand Bull-ийг шилдэг захирлаар 2 дахь удаага авна гэдэг бол үнэмлэхүү энэ цаг үед олон үнэт цаасны компаниудаас шилдэг менежмент, шилдэг манлайлал, олон амжилттай ажлын ард гарсан гэдгийг нь илэрхийлж байгаамаа. Та худлаа хэлдэггүй гэдгээр Голомт Капитал үнэт цаасны компани олон амжилттай ажлууд түүнийг Grand Bull-ийн шилдэг захирлаар тодруулж байна. Баяр хүргэе. Just wait till Saturday.
Grand Bull-ийн 4 дахь аварц дээр бидэнд бол олон гахалтай сайхан уран бүтээлчдийг авчирч бэлэг барьж байна. Тэдний нэг нь Morning Star байлаа. За эрхэм зочдоо, эрхэм хүндэт Монгол улсын хөрөнгийн зах зээлийн түүчэлэгч болсон энэ салбарын эдийн засагчид, шинжээчид, брокер, дилерүүд одоо мэрэгжилтнүүдээ бүгдээрээ хамтдаа цааш шилдэг номинацуудаа үргэлжлүүлэх гэж байна. Яг одоо шилдэг хөрөнгө оруулалтын менежменттэй компанийг бид та бүхнийхээ өмнө тодруулахад бэлэн болсон байна. За тус номинацийг тодруулж одоо Grand Bull-ийг гардуулж өгнө хэмээн санхүү эдийн засгийн их сургуулийн ректор Мөнх Баяр таныг тайзнаа хүндэтгэлтэйгээр урин залъя. За энэ одоо Монголын мянган санхүүчдийг санхүүгийн менежментийн одоо салбарынхныг бэлтгэн гаргаж байгаа санхүү эдийн засгийн их сургуулийн ректор ноён Мөнх Баяр таныг хүндэтгэлтэйгээр урин залъя. Шилдэг хөрөнгө оруулалтын менежменттэй компанийг тодруулах гэж байна. Дэлгэцэнд анхаарцгаана уу. Grand Bull Awards 2025 шилдэг хөрөнгө оруулалтын менежментийн компани номинацид нэр дэвшигчид Mandal Asset Management, Lansad Growth Management, Eniscor Asset Management, Очун. За манай шилдэгүүд хаана сууж байна? Сайхан мэдчлээд өгөөрэй. За баярлалаа шилдэгүүдтэй амжилт хүсье. За багш авидаа тодруулъя. За та бүхэнд энэ өчигний мэнд хүргэе. Шилдэг хөрөнгө оруулалтын менежментийн компани Mandal Asset Management. Mandal Asset Management Grand Bull 2025-ийн шилдэг хөрөнгө оруулалтын менежменттэй компани боллоо. Баяр хүргэе. За Mandal Asset Management компани 2012 онд байгуулагдсан. Өнөөдрийн байдлаар зах зээлийн 90%-ийг бүрдүүлдэг 373 тэрбум төгрөгийн хөрөнгийг удирдах байгаа юм байна. Mandal Asset Management-ийн хамт олондоо баяр хүргэе. Хөрөнгө оруулалтын сангуудад баялагын шударга барилтыг хийдэг одоо хөрөнгөний зах зээлд маш чухал институт. За эдгээр институцийн 40 одоо дэд бүтцийг бий болгож Монголд одоо 90 гаруй мянган хөрөнгө оруулагчийг бид нар хөрөнгөний зах зээл рүү нэвтрүүлсэн байна. Тэгээд энэ шагналыг авсандаа бас хөрөнгө оруулагч нартаа баярлалаа гэж хэлье. За дараагийн номинац шилдэг брокер дилерийн компани. Нэр дэвшигч 4 брокер сүүлийн 2 жилд гадаад дотоод зах зээлд нийтдээ 10 их найд төгрөгийн арилжааг амжилттай хийж системийн гол хөдөлгөгч хүч байлаа. Ингээд нийлээд 10 их найд төгрөгийн арилжааг амжилттай хийсэн системийн гол хөдөлгөгч хүч болсон 4 брокероо хамтдаа харцгаая. Grand Bull Awards 2025 шилдэг брокер дилерийн компани номинацид нэр дэвшигчид TDB Securities, Олимп Capital, Apex Capital, BDSEC. Одоо хамгийн өндөр амжилттай 4 компаниг бол нэр дэвшүүлсэн. Дөрвөлд нь халуун цагаан алгадашлыг зориулъя. Шилдэг брокер дилерийн компани TDB Securities үнцаасны компани шалгарсан байна. Баяр хүргэе. За шилдгийг бол Сорнзон бод гişүн сая хэллээ. Тэгээ тайзнаа гарч ирж Grand Bull-ийг гардаг амн уу? Шилдэг брокер дилерийн компани TDB Securities үнэт цаасны компани. Баяр хүргэе. За TDB Securities үнэт цаасны компани бол дотоодын биржийн арилжааны 21%-ийг хийж нийт компаниудыг тэргүүлсэн бол өмнөх оноос гадаад арилжааны дүн нь 5-аас 6 дахин, уудуурхайн биржийн арилжааны дүн нь 2 дахин өссөн ийм амжилттай ажиллажээ. Баяр хүргэе. Дотоодын биржийн арилжааны 21%-ийг дангаараа хийнэ гэдэг бол гайхамшигтай. Баяр хүргэе. TDB Securities. За хамт олондоо баяр хүргэе гэж хэлье. За яг энэ шагналыг бол хүртэж байгаа зөвхөн брокерийн одоо нөгөө компаниуд брокерууд маань биш юм аа. TDB Securities маань бүх хамт олон болол энэ яг шагналыг болол хүртэх ёстой бүгдээрээ хүртэж байгаа. Цаашдаа ч гэсэн бид хэд маань харилцагч, за тэгээ хамтран ажиллагч байгууллагууд, за хөрөнгөний зах зээлийг болвол илүү их нөгөө хөгжүүлэх тал дээр ажиллаад дэмжиж явна. Grand Bull үргэлжилж байна. Одоо шилдэг Underwriting компанийг тодруулъя.
Шилдэг Андреатрийн компани Гранд Булыг гардуулж өгнө хэмээн санхүүгийн зохицуулах хорооны үнэт цаасны газрын дарга ноён Дөлгөөн таныг тайзнаа хүндэтгэн хүрье. Дөлгөөн даргад баярлалаа. Нэр дэвшигчид сүүлийн 2 жилд дотоод гадаадын зах зээлд нийт 5 их найд төгрөг босгож чадсан байна. Одоо нийтдээ 5 их найдыг босгож чадна гэдэг бол гайхамшигтай. Тэгээ Шилдэг Андреатрийн компани болсон нэр дэвшигчтэй хамтдаа дэлгэцнээс харъя. Grand Bull Awards 2025 Шилдэг Андреатрийн компани номинацид нэр дэвшигчид TDB Securities, Голомт Капитал, BT-Sec, Enuscor Capital. За Шилдэг Андреатрийн компани маань хөдөөлөлд өдөртгөл хаана сууж баяр хүргэе. За юуны өмнө энд хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгч та бүхэнд энэ үдшийн мэнд хүргэе. Тэгээ энэ зааланд зөвхөн хөрөнгөний зах зээлийн бас оролцогчдоос гадна та бүхэн анзаарсан бол бүхий л санхүүгийн салбарын оролцогч нар за мөн нээлттэй хувьцаат компаниуд, томоохон төсөл хэрэгжүүлэгч компаниуд гээд маш олон одоо салбарын хүмүүс сугалсан байгаа. Тэгэхээр эдгээр салбарын одоо хүмүүсийг хооронд нь холбодог хамгийн чухал үйл ажиллагаа бол Андреатрийн үйл ажиллагаа байдаг. Тэгэхээр энэ хөрөнгөний зах зээлийн бас хамгийн шилдэг одоо энэ үйл ажиллагааны одоо шилдэг компанийг тодруулах байна. За ингээд Шилдэг Андреатрийн компаниар Голомт Капитал үнцаасны компани. Гайхамшигтай Голомт Капитал 4 дахь Гранд Булыг өргөхөд бэлэн болсон байна. Голомт Капитал үнийн цаасны компани 41 компанитай хамтран 58 бүтээгдэхүүн гаргаж 1.5 их найд төгрөгийн Андреатрийн үйлчилгээ үзүүлсэн. Нийт зах зээлийн 34%-ийг дангаар эзэлж байна. Голомт Капитал үнийн цаасны компани Шилдэг Андреатрийн компани баяр хүргэе. За Гранд Булл авсандаа маш их баяртай байна. За энэ бол манай хамт олонний одоо шагнал. За Андреатрийн Шилдэг Андреатрийн компани авна гэдэг нь болохоор за Монголд одоо маш чухал стратегийн өндөр ач холбогдолтой төсөл хөтөлбөрүүдэд санхүүжилт татаж өгсөн. За энэ нөгөө зогсон байдалтай төслүүдэд ингээд хөрөнгөний зах зээлээр санхүүжилт татаж өгөх зоримог шийдвэр гаргасан хамт олноороо маш их бахархаж байна. Баяртай байна. Шилдэг дэд бүтцийн компани номинацид Гранд Булыг гардуулж өгнө хэмээн улсын хурлын гишүүн Зол Жаргал таныг тайзнаа хүндэтгэн хүрье. Энэ жил бид дэд бүтцийн засаглал зохион байгуулалтыг шинэ төвшөнд гаргах чухал суурийг тавьсан. Мөн өнгөрсөн онд дэд бүтцийн байгууллагуудын үүрэг оролцоо зах зээлийн тогтвортой байдлыг хадгалах гол тулгуур болж чадсан байна. Ингээд Шилдэг дэд бүтцийн компаниудтай танилцъя. Дэлгэцэн гарна. Grand Bull Awards 2025 Шилдэг дэд бүтцийн компани номинацид нэр дэвшигчид Монголын хөрөнгийн бирж, Улаанбаатар үнэт цаасны бирж, үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Хаан Кастадиан. Хөрөнгө оруулалтын салбарын та бүхэндээ баяр мэнд хүргье. За ингээд Шилдэг дэд бүтцийн компани Улаанбаатар үнэт цаасны бирж. Айлтгүй Улаанбаатар үнэт цаасны бирж хувьцаат компани та бүхнийг хүргэж байна. За зожрол гишүүний Улаанбаатар гэдэг үгэн дээр нэг алгадашаад нэг бодоод бас твдэд зогссон байх. Улаанбаатар үнэт цаасны биржийн хамт олныг хүргэж байна. Улаанбаатар үнэт цаасны биржийн сүүлийн 2 жилийн хугацаанд 160 гаруй тэрбум төгрөгийн арилжааг зохион байгуулсан Монголын анхны ETF-ийг гаргаж байсан Шилдэг залуу хувийн бирж юм. Улаанбаатар үнэт цаасны биржтэй баяр хүргэе. За залуучуудад хадуу сайхан алгадашныг зориулъя. За хөрөнгөний зах зээлийн нийт мэргэжилтнүүд та бүхэндээ хөрөнгөний зах зээл үүсч өгдснээ 35 жил удахгүй болох ой мэндийг хүргэе. Биднийг дэмжиж одоо ажилласан санхүүгийн зохицуулахаараа бусад дэд бүтцийн байгууллага, үнэт цаасны компаниуд, нийт зах зээлийн мэргэжлийн оролцогч нартай чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. За бид бүхэн бас тодорхой хэмжээнд бол шинэ өсвөө илүү хичээж ажиллах ёстой гэдгээ маш сайн ухамсарлаж байгаа. Тэгээд та бүхнийхээ итгэлийг алдахгүй хичээж ажиллах болно. Тэгээд та бүхэнд маш их баярлалаа.
Улаанбаатар үнэт цаасны биржийн хамт олондоо баяр хүргэе. Гранд Булын эзэдтэй баярлалаа. Баярлалаа залуусаа. Эргэмэнд зочдоо Гранд Бул Awards 2025. Гранд Бул Awards-ын 4 дахь удаагийн Awards-ын хамгийн сүүлийн номинац яг одоо зарлагдах гэж байна. Та бүхэн маш сайн мэднэ. Энэ бол шилдгийн шилдэг үнэт цаасны компани. Амжилт ялалт хөрөнгөний зах зээл дээр оруулсан олон андреаторын үйлчилгээ энэ хөрөнгөний зах зээлийг олон нийтэд таниулах үйл хэрэг нийгэмд тусдаа ажлууд гэдэг маш олон үзүүлэлтүүдийг нэгтгэж энэхүү номинацийн шилдгийн шилдгийг тодруулдаг Гранд Булийн шилдгийн шилдэг үнэт цаасны компани тодрох гэж байна. Энэхүү эрхэм хүндтэй шагналыг гардуулж өгнөх хэмээн Монгол улсын их хурлын гишүүн хадагтай уянг хишиг таныг тайзнаврья. Ямар ч Awards-ын хамгийн сэтгэл догтлон мөч бол шилдгийн шилдгийг зарлах тэр хүлээдтэй агшин байдаг. Ингээд энэ жилийн бүх үзүүлэлтээр бусдыгаа мандайлж амжилтаар тэргүүлсэн шилдгийн шилдэг үнэт цаасны компанийг хамтдаа тодруулцгаая. За миний сэтгэл бол маш хөдөлж байна, догдолж байна. Grand Bull Awards 2025. Шилдгийн шилдэг үнэт цаасны компани номинацид нэр дэвшигчид TDB Securities, Голомт Капитал, BTSEC, Enuscor Capital. За яалтчгүй зүүн ёсоор нэрлэгдэх 4 үнэт цаасны компани сая нэрээ дуудууллаа. Та дөр бол Монголын хөрөнгөний зах зээлийг түүжүүлж байгаа. Хамгийн шилдэг үнэт цаасны компаниуд шүү. Дөрүүдэнд нь баяр хүргэе, талархал илэрхийлье. Гайхамшигтай. За санхүүгийн салбарын хамт олондоо энэ үдшийн баярын мэндийг хүргье. Та бүхэн маань бүгд өнгөлөг үнэхээр сайхан харагдаж байна. Тэгээд энэ хүндтэй шагналыг гардуулах боломж олгосонд баярлалаа. За шагнал унших гэсэн бүр сэтгэл хөдлөөд шүү. Шилдгийн шилдэг үнэт цаасны компани. Голомт Капитал УЗК. Гайхамшигтай Голомт Капитал. 2 удаа дараадан шилдгийн шилдэг үнэт цаасны компани болж байна. Голомт Капитал үнэт цаасны компани 1.5 их найт төгрөгийн андреаторын үйлчилгээ, 7.5 их найт төгрөгийн брокерийн үйлчилгээ үзүүлж, дилерийн үйл ажиллагаагаа 11.5 тэрбум төгрөгийн орлого олсон. Сүүлийн 2 жил цэвэр ашиг нь 2 дахин нэмэгдсэн онцгой амжилттай байна. Голомт Капитал үнэт цаасны компани хамт олон маань энэ шагналыг 2 дахь удаа авч байна. Голомт Капитал баяр хүргэе. Хайцэн дээр багтаж ядж байгаа энэ залуучууд бол Голомт Капитал үнэт цаасны компани амжилтын түлхүүр болсон шийдгэнсэн залуучууд. Байгууллагатай хайртай, хөрөнгөний зах зээлдээ дуртай, энэ салбартаа үнэнчээр зүтгэж яваа залуучуудаа баяр хүргэе. Шилдгийн шилдэг үнэт цаасны компани Голомт Капитал. Цагаан загварыг дахин микрофон дээр өрж байна. Яг одоо баярын сэтгэлийг сонсъё. За, юуны төрөнд дахин талархлаа илэрхийлье. Гэхдээ миний хувьд энэ номинацид одоо ер нь Гранд Булын ямар нэг номинацийг хэрвээ авах юм бол хэлхийг хүсэж ирсэн үг ялья. Тэр бол Голомт Капиталын ажилтан тус бүр эсвэл Голомт Капитал гэж компани гэхээс илүүтэй Монгол улсын хөрөнгөний зах зээл гэж энэ салбараар бахархаж байгаагаа та бүхэнд бахархалтайгаар илэрхийлье. Учрын товчхон түүх өгүүлэхэд 2011 онд 23 настай Гайрдна гэж залуу Монгол улсын хөгжлийн банкны мэрэгчлэн байсан. Тэр үед
Монгол улсын хөгжлийн төслүүдийг санхүүжүүлэх улс орны нийгэм эдийн засагт ямар чухал вэ гэдгийг тухайн үед биднэрт бол одоо ойлгуулж байсан. Гэхдээ манай улсын эсвэл тухайн байгууллагын маань боломж тэр бүхнийг амжилттай гүйцэтгүүлэх боломжийг харахаа олгож чадаагүй. Гэхдээ Монгол улсын хөрөнгийн зах зээлд голомт капитал гэж энэ компани Монгол улсын хөгжлийн асар олон төслүүдийг хөдөлгөж чадсандаа бид бүхэн хамт олноороо бахархаж байна. Тухайлах юм бол өнгөрсөн 24 сарын хугацаанд манай хамт олон 1,530 тэрбум төгрөгийн санхүүжилтийг эрчим хүч, уул уурхай, дэд үтц, боловсруулах үйлдвэрлэл зэрэг нийтдээ нийт санхүүжилтийн 75% нь бодит салбарын буюу үйлдвэрлэл болон экспортод чиглэсэн төслүүдийн санхүүжилтэнд бид бүхэн зарцуулсан байна. Тэгэхээр Монгол улсын хөгжлийн асар том тулгуур хэсэг, хөгжлийн асар том хөдөлгөөгч хүч болвол бидний ажиллаж хөдөлмөрлөж байгаа энэхүү хөрөнгийн зах зээл юм шүү. Тийм учраас бид бүхэн бахархалтайгаар итгэж үнэмшилтэйгээр энэхүү одоо үйл хэргийг бахархалтайгаар үргэлжлүүлцгаая гэж нэг салбарынхаа хамт олонд уриалцгаая. Хамт олондоо бүгдэнд нь энэхүү хүндтэй шагналыг 2 дахь удаага хүртсэндээ баяр хүргье. Та бүхэнд баярлалаа. Grand Boulevard 2025 шилдэг үнэт цаасны компани Голомт Капитал баяр хүргэе. Голомт Капитал үнэт цаасны компани 1.5 их найт төгрөгийн андеррайтерийн үйлчилгээ, 7.5 их найт төгрөгийн брокерийн үйлчилгээ үзүүлж, дилерийн үйл ажиллагаагаа 11.5 тэрбум төгрөгийн орлого олсон. Сүүлийн 2 жил цэвэр ашиг нь 2 дахин нэмэгдсэн онцгой амжилтыг гаргажээ. Энэ шагналыг тэд 2 дахь удаа авч байна. Голомт Капиталын нийт залуучуудад баяр хүргэе. Хөрөнгийн зах зээл дээр та бүхний оруулсан хувь нэмэр өндөр шүү. Залуучуудаа өнөөдөр та бүхэндээ дахин баяр хүргэе. Голомт Капитал аз жаргал төсөө алгадашээ. За 2 жилийн дараа энэ амжилтаа баттгах том ерөөлийг хүсэн ерөө та бүхэндээ. За бусад үнэт цаасны компаниуд маань бол энэ тэнцвүүг маш шир өрсөлдсөн. Та бүхэндээ ч бас салбартаа оруулж байгаа хувь нэмэрттэй талархал илэрхийлж ажилд нь өндөр сайхан амжилтыг хүсэн ерөө. Эрхэм үндэт зочдоо, эрхэм үндэт эдийн засагчдаа, брокер дилерүүдээ, эдийн засгийн шинжээчдээ, эрхэм улсын хурлын гишүүдээ, санхүүгийн зохицуулах байгууллагууд болон дэд бүтцийн байгууллагуудаа, эрхэм системийн нөлөө бүхий банкны удирдлагуудаа бүгдээр хамтдаа суудлаасаа босож, оргилуун дарсаа буудуулж, яг энэ үдшийн оргилуун агшныг хамтдаа мэдэрцгээе. Grand Boulevard-ийн шилдэг үнэт цаасны компани тодорслоо. Бүгдээр хамтдаа оргилуун дарсаа буудуулж, бие биендээ халуун талархлаар баяр хүргэе. Бүгдэд энэ шинэ оны, шинэ жилийн гал халуун баярын мэндийг өргөн дэвшүүлье. Дараагийн номинацийг та бүхэнд танилцуулъя. Энэ бол